Мэдээ. Евразийн эдийн засгийн комиссийн техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд Корешко манай улсад ажлын альчил хийж байгаа. Альчил хийх хүрээнд стандарт хэмжилт зүйн газар удирдлагуудтай уулзаж чөлөөт худалдааны хилцээр байгуулах боломжийн талаар санал бодлоо солилцлоо. Энэхүү хилцээрийг байгуулахын тулд эхний ээлжинд хоёр талын стандарт болон техникийн зохицуулалтын баримт бичгийг судлах шаардлагатайг онцоллоо. Чөлөөт худалдааны хилэлцээр байгуулснаар хоёр талын харилцан нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнийг зах зээл нийлүүлэхэд техникийн баримт бичгээс шалтгаалсан хориг хязгаарлалт багасах боломжтой болно. Цаашлаад үндэсний чанарын хөтөлбөр тусгагдсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, сүү, арьс шир зүгийн балыг гадаад зах зээлд гаргахад түлхэц болох зэрэг олон давуу талтайг хэлж байна. Энэ стандартад ижилсгэх, өөрөөр хэлбэл энэ стандартад нийцүүлэх. Энэ стандартад ижилсэн стандартын дагуу манай түрүүний хэлдэг манай компаниуд аж ахуй нэгжүүд өөрөөр хэлбэл үйлдвэрлэл технологи, менежментээ сайжруулах, стандарт нийцэж бараа бүтээгдэхүүнээ гаргах. Дээр нь манай одоо лабораториуд, энэ хяналтын байгууллагууд, баталгаа ажилтны байгууллагууд тэр стандартын дагуу үнэлгээг нь хийж өгсөн. Маш олон зохис асуудлуудыг бас тодорхойлоход их ач холбогдолтой боллоо гэж ойлгож байна. Худалдааны хилцээрийг байгуулахын өмнө бид мэргэжлийн байгууллагууд техникийн стандарт дээр хэрхэн анхаарах вэ гэдэг сэдвээр 2 өдрийн сургалт хийсэн. Мөн мал эмнэлэг, мах боловсруулах үйлдвэр зэрэг газрын үйл ажиллагаатай танилцсан. Ингэсний эцэст Монгол улсын стандарт Евразийн эдийн засгийн комиссоос тавьсан шаардлагыг хангаж байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ийхүү гадаад худалдааг хөнгөвчлөх суурь болсон стандарт техникийн баримт бичиг тавих шаардлагыг ижилтгэн тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр бизнес эрхлэгчдийн худалдаа эрхлэх боломж нэмэгдэх юм байна. Мөн улс орны эдийн засгт орох үр ашигч дээшлэх боломжтойг хоёр тал онцолж байлаа.